Бүгд найрамдах Польш улсаас Монгол улсад суугаа элчин сайд Михаил Бенда Монгол улсын шинжлэх ухааны академийн тэргуун дэд ерөнхийлөгч академич иргэдэл шинжлэх ухааны академийн гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга доктор профессор Бандийн нар уулзаж хоёр орны шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагааны талаар бас санал солилцсон байсан. За санал солилцоод мэдээж бол хоёр орн бол энэ археологийн салбарт бол хамтран ажиллахаар болсон байгаа. За уулзалтын үеэр Монгол Польш хоёр орны шинжлэх ухааны салбар дах хамтын ажиллагаа за олон жилийн түүхтэй цаашид энэхүү харилцааг үргэлжлүүлж өргөжүүлэн хөгжүүлэх шин шатанд гаргах чиглэлээр бол олон ажил хийхээр төлөвлөж байгаа талаар ярилцсан байна. За тухайлбал бол хоёр тал Төв Азийн палеонтологийн олон улсын төвийг Монголд хамтран байгуулах Краковын архивт хадгалагдаж байгаа Карстовицын өвийг олонний хүртэл болгох археологийн чиглэлээр хоёр орны хамтарсан хурал зохион байгуулах зэрэг олон ажлыг хийхээр төлөвлөсөн байна. За Польшийн талаас эдгээр одоо бүхий л үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээ бас илэрхийлсэн гэсэн сайхан таатай мэдээлэл байна. Ер нь одоо Польш, Монгол хоёр улс бол олон жилийн хамтын ажиллагаатай ийм улсууд тийм ээ. За эх жил бол энэ хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн болох юм билээ. За тэгээд энэ одоо дипломат харилцаа тогтоосны түүхэн ойг өгсөн олон хамтын ажиллагаа бас эхэлж энэ ажлууд эрчимтэй сайхан үргэлжилж байна.